Хүүхдийн 20,000 төгрөгийн тэтгэмжийг анх 2012 оны 10 дугаар сард эхлүүлж, тэгээс 17 насны бүх хүүхдэд сар бүр олгож эхэлсэн. Өнөөдөр нийт 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Хүүхдийн мөнгөний талаар таны мэдэх ёстой 10 зүйл. 1. Дэлхийн 23 улс нийт хүүхдүүдтэй ялгалгүй хүүхдийн мөнгө олгодог. Тэдний нэг нь Монгол улс. Монгол улсын хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгө нь дэлхийн улс орнуудад үлгэр жишээ болдог сайн хөтөлбөрүүдийн нэг юм а. 2. Хүүхдийн мөнгийг ийхүү хүүхэд бүртээ жигд олгох нь хүүхдийг ялгуурлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд алдахаас хамгаалж тэгш байдлыг үүсгэдэг. 3. Хүүхдийн мөнгийг сар бүр тогтмол олгосноор хүүхэдтэй өрхүүд баталгаад орлоготой болж хэрэглээгээ төлөвлөх, зохицуулах боломжийг олгодог. 4. Өнөөдөр хүүхдийн мөнгөний бодит хэмжээ буурсаар байна. 2012 онд 20,000 төгрөг $14 тэнцдэг байсан бол одоо $7 тэнцэх болсон. Өнөөдөр 20,000 төгрөгөөр иргэдийн худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ 2012 оныхтой харьцуулахад огцон буурсан. Тиймээс мөнгөн тэтгэмжийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэх хэрэгтэй байдаг. 5. Өрхүүдэд олгож байгаа альва мөнгөн тэтгэмж эргээд эдийн засгийн эргэлтэнд орж өсөлтийг нэмэгдүүлдэг. Судалгаагаар мөнгөн тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд олгосон $1 бүр эдийн засагт 1.3-аас $2.5 өгөөж авчирдгийг нотолсон. 6. Хүүхэд бүртээ хүүхдийн мөнгө олгох нь ядуурлыг бууруулах хүчирхэг зэвсэг юм. Монгол улсын хувьд ч хүүхдийн мөнгө нь хүн амын орлогын ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар засгийн газраас COVID-19 цар тахлын эсрэг олон арга хэмжээ авсны дотор хүүхдийн мөнгийг нэмсэн нь ядуурл, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн эерэг нөлөөтэйг харуулсан. 7. Бэлэн мөнгө өгөх нь иргэдийн халамжаас хамааралтай байдлыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулдаг гэдэг нь нотлогдоогүй. Харин ч эсрэгээр нийтлэг өрхийн орлогоос үл хамаарсан мөнгөн тусламжинд хамрагддаг өрхийн хувьд нэмэлт орлого болохоор хөдөлмөр эрхлэх боломжийг эрэлхийлдэг байна. Учир нь тухайн өрхийн орлого нь нэмэгдсэн ч мөнгөн тусламжинд үргэлжлүүлэн хамрагдах боломжтой. 8. Мөнгөн тэтгэмж олгосноор арх тамхины худалдан авалт нэмэгддэг гэдэг нь мөн л нотлогдоогүй. Бусад оронд хийсэн судалгаагаар арх тамхины худалдан авалт нийт хүнсний зардлын 1-2% эзэлдгийг тогтоожээ. Мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийт үндэсний байгууллагын хүүхдийн сангаас цар тахлын үеийн нийгмийн хамгааллын арга хэмжээний талаар хийсэн судалгаанаас харахад нийт өрхийн ердөө 1.2% нь хүүхдийн мөнгөний нэмэгдлээс архинд зарцуулсан байна. 9. Хүүхдийн мөнгийг олгодог тогтолцоотой байснаар засгийн газраас цар тахлын үед нийт хүүхэдтэй өрхийн 98% цаг алдалгүй хүрч мөнгөн тусламжийг хамгийн үр дүнтэй хүргэж чадсан. Ингэснээр нийт хүүхэдтэй өрхийн бараг 80% нь цар тахлын үед хоол хүнсний хэрэглээгээ багасгах, эрүүл мэнд, боловсролын зардлаа таних, нэмж зээл авах зэрэг сөрөг арга хэмжээ авахаас сэргийлжээ. 10. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг түүний аж холбогдол, давуу тал, өрхийн амжиргаанд үзүүлэх нөлөөг харгалзан бүх хүүхдэд ижил тэгш олгох нь улс төрийн хувьд эерэг шийдэл бөгөөд өртгийн хувьд ч боломжийн хувилбар юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардалд Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1.7%-ийг зарцуулж ирсэн ба тэтгэмжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн ч дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь өмнөхтэй ойролцоо байх ба энэ нь улс орны ирээдүйд оруулж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт байх болно.